мэрэгсэн болгож байна. Хоёр секундын зохиолын. Үцээ. Энэ хорвоогоос үгүй болох юм бол өснөр надад тэнийг маш санчлаа шүү дээ. Давхар цогт гэдэг кино бол яг одоо миний бие дааж найруулж байгаа 3 дахь кино. Тэгэхээр кино гэдэг бол ерөөс амар юм биш л дээ. Дэлгэцэн дээр гарч байгаа 30-аад хүн байгаа ч гэсэн яг тэрний ард ажиллаж байгаа. Тэрнээс 2-3 дахин илүү хүмүүс үйж идэг. Тим дотор ажиллаж байгаа зураач, туслах уу, зургийн дарга гэх нэг л хүний сэтгэл дутуу ажиллахад одоо энэ бүх 100 гаруй хүмүүсийн үр бүтээл талаар өнгөрөх учраас хамтын бүтээл дээр хүн болгоны зүрх сэтгэл шингэдэг гэдэг ийм хариуцлагатай ажил. Энэ удаагийн уран бүтээлийг бол продюсер бүтээр юу гэж ярьсан бэ гэхээр эхнээсээ л шийдлээ их өрмөцөөл бай гэж бодсон. Монгол одоо олон мундаг жүжигчид байгаа ч гэсэн хизээч өмнө нь бүрлдэж байгаагүй ийм цогц мундаг хамгийн мундаг багийг бүртгүүлээ гэж ярьсан. Тэгээд одоо Монголын хамгийн алдартай жүжигчид, загварынхан, тэгээд дуучид тэгээд бүх төрлийн хүмүүсийг нэг баг болгож одоо бүхэл бүтэн зуны турш одоо хүмүүст аз жаргал, инээд хөөр бэлгэлэх гэж одоо ажилласан. Ер нь Мерсер киноны салбарт бол ирдэг. Тэгээд кино группээс анх киноны саналыг тавьсан. Тэгээд зохиолоо уншиж үзээд үйл явдал нь өрнөсөн сонирхолтой сайхан кино болох юм байна гэж бодсон. Тэгээд яагаад оролдож үзэж болохгүй гэж бодоод зөвшөөрсөн. Давхар цогт киноны зандангийн дүр бол одоо надад бол бас өвөрмөц сонин санагдчихлаа. Одоо гэнт тогон цохуулаад одоо өөр характер, өөр сэтгэхүйтэй болчихно гэдэг бол бас хэцүү. Надад бол бас дүр бол амаргүй. Тийм учраас хэцүү дүр байлаа. Бүрэн хэмжээний уран сайхны кинонд бол одоо нийтмийн дүр бүтээн гэдэг бол бас явдалтай юм байна гэдэг бас эндээс харж байгаа. Давхар цохилтын киноны санал хэрэгтэн цохиолын уншаал тэгсэн чинь ерөөсөө би л юм шиг байсан л да. Тийм гоё цагаан, цайхан тийм дүр байсан. Тэгээд ерөнхийдөө бол боломжийн санагдаал. Тэгээд бас манай гэр бүлийн хүн ч гэсэн маш их сэтгэлийн дэм өгсөн л дөө. Чаднаа чадна. Анхаа маань ч гэсэн, найруулагч маань ч гэсэн бас маш их итгэл, урам өгчээсэн. Тэрнээс авахвал заац би юу чатаад байгаа юм шиг байна гэсэн. Тийм итгэл төрөл. Тэгээ кинонд тагуулсан да. За давхар цохилт кино маань нийгмийн жанрын кино байлаа. Тэгээ миний хувьд хамгийн анхны нийгмийн бүтээсэн дүр байсан юм аа. Миний дүрийн хувьд гэх юм бол нэг сэтгүүлч бүсгийн дүрийг гаргасан. За тэгээ их сэргэлэн цоглог тийм эмэгтэй дүрийг гаргасан. За инээдмийн кино гэдэг бол өөрөө бас нэг өөр юм. Одоо утга уянгийн, драмын төрлийн ч юм уу хөөлүүлдэг жирийн амьдралаа байдаг одоо асуудлуудыг хүнддэг одоо энгийн зүйлээс бас илүүтэйгээр бүх илүү нарийн мэдрэмж гэсэн одоо хүнийг инээлгэн гэдэг бол хэцүү шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хүмүүсийн өдөр гэрээсээ гараад хийж идэг амьдралын стресс одоо байж идэг зовлон гуниг зүдгүүр одоо энэ бүх зүйлээс одоо нарийн ширийн гол асуудлуудыг төвж аваад инээдтэйгээр одоо үзүүлээд хүмүүс хэсэггүй хугацаанд альжаалаа тайлж одоо стрессээ тайлж инээж байгаа ч гэсэн дараа нь бодоход маш их олон зүйлүүдийг хүнд үлдээсэн тийм мессежтэй боломж байдаг. Комеди төрлийн кинонууд бол дэлхийд дээрх олон хийгддэг нь одоо мэдээж яг ингээд үзэхэд инээж байгаа ч гэсэн хамгийн ардлын том мессежүүд нь илүү хурц байдаг болоо гэж боддог. Санаж мэрэгсэн болгож байна. Инээдмийн дүр гэдэг бол их задгаа байх хэрэгтэй юм, ёстой юм болов. Их задгаа гэдэг маань их тийм сэтгэлгээний хувьд ярьж байгаа нэ. Задгаа илүү тэгж их тийм хийсвэр сэтгэжээж тэр нь илүү инээдтэй очдөг юм билүү. Реалны одоо тийм сериозны кинонуудаас арай өөр сэтгэлгээл байх ёстой гэж би энэ дүрийг бодож бүтээсэн. Уран бүтээлч хүмүүст бол хувийн амбиц гэж байгаа. Тэгэхээр одоо хизээш өмнө бүрлдэж байгаагүй баг мэрэгжлийн жүжигчид ч гэсэн одоо зохиол хамгийн их таалагдах байх хэрэгтэй. Тэгэхээр Батбаяр ах битэр зохиол дээр 3 сар гаруй ажиллаад ингээд улам сайжруулад ингээд бичээд янзлж явахдаа бас бодож ирсэн. Одоо өрмөц одоо хүн болгон уншаад мэдээж манай зохиолуудад одоо яаж хандах уу бас гэдэг одоо дүр болгоны наривчилсан мессежүүд энтрийг одоо тусгаж өгөхөд одоо хүмүүс үзээд анзаарахгүй ч байгаа юм. Дахин үзэхэд ч юм уу эсвэл одоо нарийн үзэх юм бол манай нийгэмд байгаа маш том асуудлуудыг одоо бидний анзаараагүй өнгөрч болдог одоо том сэдвүүдийг одоо энгийн бас нэг
найз нөхөд ч юм уу эсвэл бол олонний танил зарим нэгэн хүмүүсийн шууд бодит тусгал болгож бид нар зохиолдоо их тусгаж өгсөн. Зохиолыг уншиж байхад миний дүр бол өөрийнхөө дүрээ харж байхад эхлээд надтай адил юм юу вэ гэж харж ирсэн л да. Гэтэ харамсалтай надтай адил зүйл их ховор байсан. Од гэрэл үнэхээр уран бүтээлч хүн. Өөрөө загвар өмсөгч, одоо топ модель юм хүн. Хамтарч тоглосон бид хоёр бас одоо найз, одоо залуу бүсгүй хоёр бол тоглосон гэх юм да. Аав хүн бас дэлгэцээр үзэх байх. Харж байгаа шиг амар байгаагүй. Гэхдээ мэдээж найруулагч тэгээ хамт олон жүжигчид надад тусалж исэн болохоор зарим нэг зүйлүүдийг амархан давж гарсан. Агловтерийн хамт байгаа хэсэг тэгээд бас кинон дээр найруулагч загнуулж байгаа хэсэг тэгээд яг амьдрал дээр бас найруулагчтай загнуулсан хэсэг бас асуудалтай хэсгүүд бас байсан. Хүн амьдрал бэлтгэлтэй байх хэрэгтэй. Чамд юу ч тохиолдож болно. Тэрийг даван туулах чадвартай байх ёстой л гэдгийг би энэ дүрээрээ хэлэх гэж оролдсон гэдэг юм уу? Кинонд маань маш олон алдартай жүжигчид тоглосон байгаа. Дандаа одоо Монголын урлагийн нүрийг гаргасан хүмүүс тоглосон байгаа. Тэгээ хамтарч ажилласан жүжигчдийнхаа хувьд гэх юм бол маш ойр дотн байсан учраас ямар нэгэн хүндрэлтэй асуудал юусоо гарсангүй. За тэгээд хамгийн гол нь миний партнер болохоор өөрөө яг мэрэгжлийн дуучин хүн. Гэхдээ өөрийнхөө яг жүжигчин хүний чадварыг маш чадварлаг гаргасан болов гэж би бодож байна. Дуулах гэдэг бол нэг хоолоогоор л доо. Хоолоогоор л хүмүүст хүрээл. За тэгээ клипэн дээр бол яг байга гараал гарчиж байгаа. За кинон дээр их юм бол инээдмийн кинонд ялангуяа хийж ороод тэгээ найруулагчаасаа олж ийн сайн байна гэсэн дүгнэлтүүдийг аваад тэгээ жүжигчтэйгээ гоё жүжиглээд ингээд тоглосон маань миний амьдралдаа тохиолдох бас маш том аз маш том одоо юу гэмтэй гоё ховорхон тохиолдлыг бас надад олгож өгсөн киноныхаа хамт олондоо маш их баярлалаа. Аливаа уран бүтээлийн ард гарчаад ингээд тэр өнгөрөөсөн хоног болгон гоё санагддаг те. Тэнд ядарч байсан, тэнд нэг юм болохгүй байсан, энэ дээр яаж явах уу гэж бодож байсан. Аглуутайгаа бол тоглох. Бас аглуу маань намайг айгуу гоё авч авсан. Тэгээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Анх удаага л кино тоглож үзэж байгаа шүү дээ. Тэр бол анхны зураг авалт. Тэгээд стран дээр хардаг хэсэг бол надад сэтгэл маань гүн бат үлдсэн. Кино зохиолыг уншиж байхад надад үйл явдал нь араасаа өөрөөсөө хөвгөлтэй сонирхолтой кино болох юм шиг санагдчихсэн. Аглогийн шагсандаа дөрөв 2. Юу хийж байгаа бэ? Чи өөрөө дэрсэн үү? Би ч сюрприз өргөж гэж бодож байсан байхгүй юу? Уг нь өнөөдөр чиний төрсөн өдөр. Хинч үтсэн гэсэн нэгийг бодсон. Тэгээ бас таны цаг зав гаргасан энэ л цаг хугацаанд таныг октоор ертөнцөөр аялуулж таныг их олон үйл явдлууд таныг инээлгэх болно гэдгийг би бодож байгаа. Гадаадаас зураг авахулаад тэгээд зураг авахлаа байж идэл тэр Хонконгийн арт түмэн чинь бас баяр хүргээд алга ташаад байсан. Бас тэр бол бас сэтгэлд үлдсэн гоё хэсэг байгаа. За зарим нэг хүмүүстэй тоглоход бол би маш их хайж ирсэн. Тэр цэбогийн тэр нүдний харц тэр инээж байгаа инээд тэр үsul намайг нэг шот сүлбээл байгаа юм шиг харцаараа сүлбээл байгаа юм шиг санагдсан. Богдхан цойжин буугаад бодлороо зангидсан илт. Ерөөсө жүжилж чадахгүй ганц хэсэг бол нэг зочдөг юм аа. Тэгээд тэр зочлт бол өстой үнэхээр худлаа болоод исэн. Ерөөсөө яг л цочихгүй бол цочиж жүжиглэн гэж бол бас хэцүү байлээ. Нэгд тэгээд яаж хийж байгаа намайг зочоосоо тэгээ мэдж байгаа зочин гэдэг бол бас сони байлээ. Одоо намайг зочоонтой гэж байгаад Гэр доторх стен хамгийн хүндээсэн. Тэгтээ ямар ч амжилттай ард нь гарч чадсан баха гэж бодчих. Хамгийн эхний өдрийн хамгийн эхний зураг авалт надад миний хувьд хэцүү байсан.
Урлаг гэдэг бол тэр дундаа кино гэдэг бол хамтын бүтээл. Мэдээж манай продюсерийн багийнхан, манай продюсер манай кино бүтээсэн пост продакшны багийнхан жүжигчид гэдэг маш олон хүмүүсийн сэтгэл зүтгэл одоо хүн болгонд инээмсэглэл бэлэглээ. Одоо энэ хийж байгаа зүйлээ хамгийн сайхан болгох чинь тэр гэдэг одоо хүсэл мөрөөдөл нь одоо яг таны өмнө одоо хүрж байна. Давхар цохол гэдэг кинон дээр ажилласан бүх багийнхандаа маш их баярлалаа. Давхар цохилтыг одоо үзсэн болоод үзээгүй үзэгчтэй зориулъя. Ер нь бол урлаг гэдэг бол хэцүү. Хийхэд хэцүү. Амар юм гэж юусоо байхгүй. Гэтэ бид нар хийж байна, оролдож байна, тэмүүлж байна, эрмэлзэж байна. Тэм учраас жишээ илүү олон уран бүтээлээр та бүхэндээ уулзъя. Тэгээд кинонд хамтарч ажилласан бүх жүжигчдээ бүх залуучуудаа энэ киног бүтээлцэд оролцсон бүх хүмүүс амжилт хүсье. Миний бодож ирснээс төсөөлж ирснээс илүү их гоё сайхан кино олсон гэж бодож байгаа шүү дээ. Олон хүн ингэж хэлж байгаа надад бас. Ер нь киноны зураг авалт болгон л надад гоё санагдчихсэн тий. Манай киног ирж үзээрэй. Та бүхэнд таалагдах байх. Ямар ч үзээд гарахад нэг зүйлийг ойлгоод гарах байхаа гэж бодож байна. За тэгээд киноныхаа нээлтний дараа бол би нулимсаа барьж чадаагүй. Яалтчгүй тэгэл уйлал анхаадаа баярлалаа гэж хэлсэн. Тэгээд юуг нуух уу? Хүн одоо дөнгөж төрөөд цав цагаахан цаас байх та одоо хүүхэд байх та хүсэж мөрөөдж идэг агуу том мөрөөдлүүд байж идэг. Тэгэхээр энэ мөрөөдлөө том болсон хойно амьдрал үтсэн хойно мартцсан байсан ч гэсэн тэр мөрөөдөл тоосон дарагдаад хин нэгэнд баяр баясал аз жаргал бэлгэлэх гээд хүлээсээр л байдаг. Тэгэхээр өөрийнхөө тэр цав цагаан байсан цэвэр ариухан байхдаа мөрөөдөжсэн тэр том мөрөөдлүүд рүүгээ хизээ нэгэн цагт өнгийгээд харах юм бол тэр одоо гайхалтай зүйлүүдийг бусдын амьдралыг өөрчилж чадах тэр том гайхалтай зүйлүүдийг бэлгэлдэгэ гэдэг санааг бас харуулахыг зорьсон. Тэгээд хорвоо дэлхийн хамгийн нандин зүйл хайр, итгэлцэл мэдээж одоо нийгмийн амьдралд зайлшгүй хэрэгтэй байгаа мөнгийг дагж байгаа бид нар бас ямар чухал зүйлүүдэд алдаж болдгийг бас бид нар энэгээр бас харуулах хичээсэн. Гэхдээ мэдээж хөнгөн инээдвийн жанрын кино учраас ерөөсөө тийм хүнд биш. Хүмүүс инээгээл мөрөнд мэдээж энэ киног үзэхдээ бол алжаалаа тайлж, стрессээ тайлж, хөвгөлтэй байдлаар үзээсэй л гэж хүсэж байгаа. Тэгээ манай киног ирж үзээрэй.